хуучин энэ ажлыг зогсуулж ясан Эрдэнэ төвчтөн хурлаар батлуулсан журамдууд дутагдлууд байна тийм ээ гэж үзэж байгаа. За ямар зүсгэлөө байна гэхлээр за сонгогдсон ихэнх байршлууд бол дэдвүц тийм ээ. Өөрөөх нь авт зам цахилгаан суумж жай тэгээд зам энэ асуудал нь сайн шийдэгддэг асуудлууд хэмжээгээр газар өмсөж байна. Энэ зохимжгүй маа гэж үзэж байгаа юм. Өөрөөх нь эргэж шууд очоод тэн дээрээ очоод сууршаад ингээ амьдрах юм бололцоо байхгүй гэж байна. За хоёрдугаар туулсан журмаар бол 0-18 нас хүрээг хүүхдэд тийм ээ гасар өмслүүлж байсан тийм ээ. Энэ бол одоо захирамж өнгөрсөн хугацаанд захирамжсан газрын бараг 30% нь болж байгаа юм л да. Тэгэхээр юуны өмнө газрын нөөц хомсдолтой байгаа энэ нөхцөлд бол шууд одоо хүүхдүүдэд газар өмсөлс ердийн эрэлт хэрэгцээтэй байгаа иргэдээ газар өмсүүлье тийм ээ. Одоо тэр хүүхдүүд насанд хүрээд энэ газрын харилцаанд орчлоо бас хугацаа байна. Энэ хугацаанд бас энэ газрын харилцааны шиглэлээр Монгол улсын нийслэл энэ өөр хэлбэр өсөө хөгжих боломж нь байгаа. Тийм шүү өнөөгийн шаардлагыг илүү харуулж үзсэн ийм нэг санал байна. За дараачийн нэг энэ журманд ямар зурсгал байна гэхлээр энэ гадаадд сурч ажиллаж байгаа иргэдтэй газар өмсөж байсан тийм. Яа энэ зогсоох. Энэ бол одоо нэн тэргүүний шаардлага биш юм аа. Ер нь бол эрх нь байгаа тий. Одоо тэнд байгаа хүмүүс өнөөдөр шууд одоо юу гэдэг газрын харилцаанд ирж энэ эрхээ эдлэх тийм боломжгүй зүгээр яг ингээ авчаад ингээ байгаад байх ийм асуудал байна гэж